Сайн байцгаана уу? Намайг Номон дээр гэдэг анх удаага фитнесээр хичээлж эхлээд 8 хонжоо хүн байна. За яагаад фитнесээр хичээлж эхлэх болсон бэ гэхээр би 2026 оны 4 сард болох Улаанбаатар хотын аврах шалгаруулах тэмцээнд оролцохоор шийдсэн. За тэгээ энэ хүртэлх миний биеийн өөрчлөлтүүд хэр байх нь уу? За тэгээ ингээд фитнесээр хичээлж эхэлснээс хойш хоолт маань ингээд болон амьдралын туршилт маань аягүй өөрчлөгдсөн. Тэгэхээр энэ хүртэлх бүх зүйлийг ингээд бичлэг болгож үлдээе гэхэд шийдсэн. За нэгдүгээрт би өөрийгөө хизээч амьдралдаа хөдөлгөөний дутагдaltaй хүн гэж юусоо бодож байгаагүй. Яагаад гэх юм бол би сальса бүжгийг сонирхоод хичээлж эхлээд 13-14 жил болж байгаа. Гэтэ энэ бол миний цэвэр хобби байсан. Өдөр болгон хийдэггүй, 7 хоногт нэгээс 2 удаа бүжгэлдэг байсан. Мөн зарим завтай үедээ 100 багаар бас хичээлдэг байсан. За тэгээд миний өндөр болохоор 163, 51-ээс 53 кг-ийн хооронд ер нь л миний жин хил бэлддэг байсан. Тэгэхээр ер нь л нэг тийгэж өөрийгөө тарган байна, хөдөлгөөний дутагдaltaй байна гэж ер нь өмнө голж үзэж байгаагүй. Гэхдээ жил болгоныхаа vision board-н дээр би six pack-тай олмоор байна, төгс биетэй болмоор байна гэдэг зорилгыг тавьдаг байсан. Тэгээ энэ жил зориглоод би энэ зорилготоо хүрэхийн тулд энэ тэмцээнд орохоор шийдсэн байгаа. За тэгээ фитнесээр анх удаага хичээлж эхлээд би маш олон зүйлийг ойлгож авч байна. Нэгдүгээрт хөдөлгөөний дутагдал. За энэ бол одоо би өөрийнхөө өмнө нь хөдөлгөөний дутагдaltaгүй гэж боддог байсан бол үгүй байсан байна. Яа тэгэхээр тасгал хийгээд эхлэнгүүт хүмүүсийн ингээд нуруу нь доод үеийнхээс эхэлж ингээд хотоож эхэлт юм байна. Харин миний нурууны үе болохоор энэ доогоор хотоохгүйгээр яг энэ дундаасаа эхлэж ингэж хотоодог юм байна. Тэгэхээр миний нурууны доод үенүүд асуудалтай байна гэдгийг нэгдүгээрт би олж мэдсэн. Хоёрдугаарт болохоор жин аваад өргөөд эхлэхээр миний энэ мөр ингэж дуураад доод өвдөг бас ингэж дуурдсан юм. Тэгэхээр бас ингэж өөрийнхөө үений асуудалтай юм гэдгийг олж мэдлээ. Тэгээд за энэ бол миний эхний олж мэдсэн асуудал байлаа. За хоёрдугаарт нь болохоор хоолны дэглэмд орцсон явж байгаа. За тэг эхний 7 хоногт бол би хоолой тийм анхааралтай яг нөгөө бичиж өгсөн грамын дагуу идээгүй. За унт гэсэн цагтаас унтаж амраагүй. Яг ингээд 8 цаг, 8-аас 9 цагийн сайн маш бат бөх нойр авах хэрэгтэй шүү. Хоолоо маш сайн зохицуулаад грамын дагуу идэх ёстой шүү гэж багш маань хэлсэн. Гэхдээ би бол яг эхний 7 хоногт бол яг тэрнгээр ингэж идээгүйгээсээ болоод би өчигдрийн тасгал дээр миний бүх бие ядраад, султаад, чичрээд, толгой эргээд, ухаан алдах гээд байгаа юм шиг ингэж санагдаад айгүй хэцүү байд юм байна. Тэгээ энэ болохоор яасан бэ гэхээр би нойроо буруу авсан, хоолой буруу идсэнээс болт юм байна. Тэгэхээр ер нь аль 8 цагийн нойр авахын тулд өглөө эрт босохын тулд орой 10 цаг гэхэд унтцсан байх хэрэгтэй гэж багш маань хэлсэн. Тэгэхээр би бол өчигдөр орой тэгэхээр нөгөө уцаа оролцоор байгаа л нөгөө л нэг туршлаараа шөнийн 1-2 гэд унтсан. Тэгсэн чинь нойр маань ингээд тэгээ би 2 гэж унтаад өглөө 9 цагт босоод 11-ээс бэлтгэлтэй байсан болохоор өглөөний хоолой бэлтэж чадаагүй бэлэн банан идээд гарцсан. Тэгээд яг тийм байсан болохоор ингээд бэлтгэлээ сайн хийж чадаагүй байсан. Тэгэхээр яг за өчигдөр тэгээд ийм амар бэлтгэлээ хийж чадаагүй болохоор би өчигдөр шөнө болохоор яг орой 9 өнгөрөөгөөд орондоо ороод яг өглөө эрт тосоод өдрийнхөө хоолнуудыг бэлдээд яг грамын дагуу идээд бэлтгэлээ хийсэн чинь өнөөдөр бол маш ядрахгүйгээр аягүй сайхан бэлтгэлээ хийгээд дуусгасан. Тэгээд энэ бол ингээд маш чухал хэд юм бэ? Нойр хоол чухал хэд юм бэ? Би одоогоор хоолоо яаж идэж байгаа вэ гэхээр өглөө 6-аас 7 цагийн хооронд 30 г овёс, 10 г чаур, 5 г шар тос. За ингээд идэж байгаа. 10-аас 9-өөс 10 цагийн хооронд болохоор 100 г үхрийн мах, 100 г будаа, 100 г ногоо ингээд ногоо идэж байгаа. За тэгээд 10 цагаас бэлтгэлдээ орчоод өдрийн хоол болохоор 1:30-аас 2-ын хооронд би дахиад 150 г цагаан будаа, 150 г үхрийн мах,
150 г ногоо идэж байгаа. За ингээд орой бэлтгэлийн дараа 5-аас 7 цагийн хооронд муу адил 150 г-аар идэж байгаа. За тэгээ ингээд яг хоолой граммын дагуу цагийн дагуу идээд эхлэхээр бэлтгэл дээрээ ядарахгүй сулдахгүй айгүй сайн бэлтгэлээ хийж ордгийм байна гэдгийг бас мэдэж авлаа. За тэгээ дараагийн асуудал наах удаага фитнес хийж үзээд мэдэж авлаа. За би 53 кг-аас эхэлсэн. Одоо би бол яг нөгөө байгаа жингээсээ бол яг доошлохгүйгээр өөртөө биед байгаа өөхнүүдээ бол булчин болгож солих юм процессын дагуу одоогоор бол бэлтгэл хийж байгаа. Тэгээ би ч юм бол одоо ингээд харагдхаасаа ингээд харагдаж байгаа л. За одоо жишээлбэл цээжний миний хэсэг болохоор за энэ хэсгийн өөхлөлт байна надаа. Миний арьс би ер нь бол айгүй булчингүй зүгээр л юм сул туранхай л хүн байсан юм байна. Тэгээд энэ хэсгийн өөх байна. Одоо жишээлбэл энэ гарны мах маань ийм сул ямар ч булчин байхгүй. Тэгээ одоо бол ингээд бэлтгэл хийж эхэлснээс хойш арай нэг гайгүй булчинтай болж эхэлж байгаа. За тэгээд за миний эхний 7 өнөөдөр 8 дахь хоног үйл явцныг ойлгож авсан зүйлс маань иймэрхүү байлаа. Тэгээ та бүхэндээ хуваалцаж байгаадаа баяртай байна. Утсанд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцаая.